Moms Room podcast ээжүүдийн сэтгэлийн нээх өрөөнд тавтай морил. За, сайн байцгаана уу? Өнөөдрийнхөө дугаарыг эхэлж байна. Өнөөдрийн дугаараар манай Real Therapy сэтгэл зүйн төвийн хүүхдийн сэтгэл зүйч зал заяа маань оролцож байна. За, сайн уу зүлээ? За, бүгдэнд нь энэ подкастыг сонсож байгаа бүх хүмүүст энэ өдрийн мэндийг хүргэе. За, зулаа маань өөрийгөө баг зэрэг танилцуулах уу? За тэгээ би 2020 онд Хүмүүлийн ухааны сургуулийг төгссөн. Сэтгэл судлаач мэргэжлэр одоо ингээд 4 дахь жилээ яг төгсөөд хүүхдийн чиглэлээр түлхүү ажилласан. Ер нь бол хүүхдийн сэтгэл зүйч гэж хэлж болохоор юм сэтгэл зүйч байгаа. За тэгээд энэ подкаст маань ер нь ээжүүдэд зориулсан. Ээжүүдийн сэтгэлээ нээдэг өрөө гэдэг одоо тодтолтой гэх юм уу те. Тэгэхээр оролцож байгаа ээж нар маань өөрсдийнхөө сэтгэл зүрхэнд байгаа мэдрэмжүүдийг хуваалцдаг ийм подкаст байгаа. За тэгэхээр эхний асуулт маань болохоор анх ээж болсон сэтгэл байгаа. Тэгэхээр хэдэн настай да хизээ ээж болж исэн бэ? Тэгээд төрсний дараа тэ сэтгэл зүйн байдал ямар байсан бэ гэдэг талаараа хуваалцаж. Юуны төрөнд бас намайг урьсанд оролцуулж байгаад баярлалаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл энэ бол айгүй тийм нандин мөч юм шиг надад санагддаг. Би 23 таад анхны жирэмслэлт нэг хүүтэй. Тэгээ анхны жирэмслэлт 24-д төрж исэн. Тэгээ хизээж авч байгаагүй мэдрэмжээ жирэмслэлтийн 9 сарда тий аваад төрсний дараа ч гэсэн хизээж мэдэрч байгаагүй тэр бүх нандин мэдрэмжээс гадна бас хэцүү мэдрэмжийг авч исэн учраас бас айгүй гоё санагдчихээн. Тэгээд яг жирэмслэлт бол миний хувьд би ковидын үеийн жирэмслэлт. Тэгээд давхар бас ковид тусаад тэгээд хордлого нэмэгдээд ерөнхийдөө бол яг жирэмслэлтийн 9 сарын хугацаанд бол нэлээд хордлоготой үндээсэн. За тэгээ анх бол яг төлөвлөгөөний дагуу өөрийгөө 23 таа болчихгод хүн чинь яадаг гэсэн чинь том болцсон юм шиг мэдрээд. За одоо би өөртөө том болцсон юм чинь баг ээж болоход бэлэн болсон гэж өөрийгөө мэдэрсэн. Яг жирэмслэлэл процесс явж байгаа хооронд үе би ямар жоохон байсан бэ? Аргалаагүй байсан юм шүү гэдэг бас мэдрэмжийг бас давхар гоё мэдрэмжийг ч анх яг ингээл төлөвлөө жирэмсэн болсон ч гэсэн гоё мэдрэмжийг авсан бас эргээд айдас авсан гэх юм уу би жоохон байсан байна гэдэг мэдрэмжийг бас давхар авч ирсэн. Тэгээд хордлоготой 9 сарыг хугатаад за төрөлт бол би 12 цаг өвдөж төрсөн. Тэгээ 8 сартаа 1 сар дутуу тэгээд өвдөлтийг бол юутаач зүүрлэшгүй байсан амар өвдсөн. Одоо ч гэсэн би ингээд би яг ингээд аюул тод сандаг. Нэг жил гаруй яг тэр төрөлтийнхаа өвдөлтийг зүүдэлж аягүй тийм хар дард сэрдэг байснаа. Бүр амар тод санаад идэв. Бүр миний бүр ингээд тэр гимтэл болсон. Тэгээ баг гимтэл болохоос баг ингээд миний зүрхэнд орон гэдэг шиг өвдөлтийг мэдэрсэн шээ. Би ч өөр юм жоохон имзэг гэх юм уу? Айлын томлолтоо. Тэгээд ер нь жоохон имзэг өөр мэдрэг өссөн. Тэгээд жоохон имзэг гэж магадгүй. Бас гэхдээ хүн болгоно өөрөө хүлээж авах байсан чинь ихтэй ингээд өвдөлт багтааш гэж хэлэх ховрол ахaltaа. Гэтэ надад бүр тэгж зүрхэнд ороод ээж бүр ингээд ямар сүртэй ингэж бүр хэлэх хэмжээнд бүр ингээд зүрхэнд орж исэн тэр өвдөлтийг авсан. Тэгээд яг төрөөд ингээд хүүхд гарч ирэх юм ч бол бүр юутааш зөөрлөшгүй бүр би аюуд барахдаг. Ингээд миний эн чин бүтээл те. Тэгэл хүүхдээ харах болгондоо аим урамшдаг гэх юм уу. Яагаад бол би нэг 9 сар ингээд тэгээд өөрийнхөө дотор ингээд бүтээсэн гэдэг утгаараа амар өөрөөрөө барах мэдрэмж төрөх процесс авч ирсэн. Яг төрсний дараа тэгээд хүүхдээ харах мөч бол бүр итгэмээргүй надаас гараад ирсэн гэхэд л ингээд итгэмээргүй мэдрэмж авсан. Тэгээл яг хүүхдийн шаарлал, гиз дүүрэлт гэл нөгөө нэг асуудал. Тэгээд би өөрөө ойдолтой гэл яг нөгөө гоё мэдрэмж маань өөрөөр солигдож ирсэн. Айц хэцүү одоо яана гэлэл хүүхд мэдээж уйлж эхэлнэ. Тэгээ хэлж ярихгүй шүү дээ. Би өөрөө анхны төрөлт учраас юу ч мэдэхгүй. Эргэн тойронд ер нь яг надтай зэрэгцэж төрсөн, ойрхон төрсөн байхгүйсэн учраас тэгэл Facebook групп айгу ухдаг. Тэгэл эмчээрээ загнуулна. Элдэн янз юм ямар ч баталгаагүй сонсч ирлээ. Туршлаа сонсож. Тэгэл айгу та санд эхний бараг 6 сар ингээл эхнэлхс рүү бараг ингээ өдөр болгон явдаг байсан сандаг. Амьсгалахгүй байгаад байгаа юм шиг санагдаал. Тэгэл ямар санд эмчийн хүртэл загнаал ингээл элдэн янз юм битээ. Зүгээр чи өөрөө тайван бэ гэл. Тэмүүт би чинь юу атсан бэ гэхээр би нэрээ өөрөө сэтгэл зүйч хүн шүү дээ. Би өөрөө тайван байж хүүхдээс тайван байх хэрэгтэй гэд. Тэгэл ер нь эхний 6 сар айгу очроо олох гэж үзээ. Тэгээ 6 сараас хойш арай туршлагачаад сэтгэл зүйн хувьдаас арай тогтворцсон гэх юм уу. Нэг ийм айдас байгаад идэм л яана одоо янз бүр олчих вэ гэдэг айдас амар байгаад ирсэн. Тийм айгүй олон мэдрэмж амар давхцаа одоо отох нэг ингээл баяр хөөрч байсан, гоё мэдрэмж байсан, хэцүү мэдрэмжүүд ч гэсэн бас айгүй олон
байсан. Тэгэл иргэн тойрноос бол ингээл ийм гоё хүүхд төрүүлчихэд юунд нь уйлдیں сэтгэлээр ундын гэдэг ч юм уу. Тэгэхэд тэрийг ингээд ойлгуулж чадахгүй. Тэгээ тэрийг сонсохоор нэг хинч намайг ойлгохгүй юм шиг мэдрэмжэнд бас. Яг ингээд 8 сард яг 8 сартаа байх үеэс гартал нь баг 5 6 сар нэг тийм мэдрэмжэнд дунд айгүй тийм төөрч исэн үе бас. Тийм байдаг. Тийм. За тэгээд хүүхэд ингээд хөрөөд тэгээд за нэг ой хүртлээ нэг юм алхаж малгаад нэг юм руу унчих гад байдаг хүртлээ нэг юм уг нь яг ажиллагаа ихтэй ч гэсэн нэг юм арай тайван байх боломж байдаг ч юм уу. Би яг тийж бодоод байдیں۔ Тэгээ ингээд хил мэл дороод одоо ингээд нөгөө юмнууд нь ингээд өөрчлөгдөлтэй насныхаа ингээд юугаар том болох тусмаа арай илүү ингээд өөр төрлийн санаа зовлт сэтгэл зүйн асуудлууд ингээд үүсдэг шүү дээ. Тэгэхээр залуугийн хувьд ингээд хүүхд дээрээ одоо ямар одоо хүндрэлүүд гарч ирсэн бэ? Одоо хүүхд нь хэдэн настай байгаа? Тэгээд хүмүүжил дээр одоо ингээд хүүхдийн нэг ойлгохгүй үед бас идэв шүү дээ. Тиймэрхүү үеүүдийг ямар үед байдаг байсан? Тэр үед юу хийдэг байсан бэ? Тийм яг тийм үед их олон тулгарч ирсэн. Тэгээд мэрэгжил одоо миний иргэн тойрны яад гэхээр мэрэгжлийн байж өөрөө сэтгэл зүйч байж гэж айгүй хэлдэг байхгүй. Тэгээд өөрөө 1000 сэтгэл зүйч байлаа гэд бас тийм ойлгомжгүй хэцүү мэдрэмж бас гард юм билээ. Тэгээд яг ингээд би яг ихний хүүхдний 3 сар нэг аюу гой унтдаг үед ч ээж хамт амардаг. Тэр үедээ нөө санаа зовнилоос болоод юусоо хүүхдэд дааж унтдаггүй юм санагддаг. Тэгээ дараа нөө хөдөлгөөнтэй 5 6 сар болоод оронгууд хөөе энэ үедээ юм унтчихгүй яаваа гэж айгу бодогцсон. Тэр үед нь болохоор нэг шаарлал гитдүүрэлтэй холбоотой эмнэлэг гүйсээр агаад өөрөө санаа зовнисоор агаад нэг дагаж унтахаас илүүтэйгээр ингээл баг унтчихт нар хажууд нь санаа зовоол амьсгалж гэнэ үгээл цагнаад иддэг байсан. Эхний 3 сар бол тэгэл хоолтоос эхлээл яг нэг хөдөлгөөнд орох эхлээл ингээл толгоогоо 3 сараас ихэд дааж ийн үү яг хөгжил нь яг хэвэн бэ нү гэл санаа зовнилтол ингээл яг нэмэгдээ явцсан. Тэгээд би яг ингээд жирэмсэн хугацаанд юу гэсэн бэхээр хүний хөгжлөөр эхний 1 жил хүүхд маань ээжтэйгээ хамт байх хэвээр тий халуун илгэнд нь байх хэвээр гэдэг утгаараа эхний 1 жил би бол өөрөө яг гардаад юу ч болсон ойлгоод тэгээд юуг нь хүлээн зөвшөөрөөд ингээ бүгдийн яг гоё үчлээр нь явна да гэсэн учраас эхний 1 жил бол бүр ингээл яг л заримдаа нэг айдаж штэ ингээ сэтгэл зүйч юм уу ээж юм нэг ээж байгаад өгөөч гэмээр хүүхдээс ингээ яана хөгжил нь хоцорчлоо гэл хит бас нэг анхаарад байгаа нь хүүхдээ бас ингээ хайрцаглаад ч юм уу нэг юм тэгээд байгаа юм шиг бас санагдсан. Тэгээ ой хүрээд манай хүүч ойд одоо 3 настай байхгүй ой 5 сартай хөлд орсон. Тэгээ тэр нь яасан бэ гэхээр би өөрөө нөгөө нэг унчихгүй гэдэг айцаас одоо хүүхдээ хитрхи нэг бөөзөлөөл илгэндээ төвөрсөр хагаад тэгсэн юм санагддаг. Одоо хөгжлийн хитрхи бас ингээд ингэчгүй тэгчгүй гэсэн айцаас болоод хоцрооцсон юм шиг. Тэр нь миний хүүхдийн хөгжлөөс илүүтэйгээр өдөө төрсөн штэ гэдэг айцаас болоод ерөнхийдөө бол тэгсэн юм шиг зүгээр санагддаг. Надад бол хамгийн хэцүү үе нь 2 насны юм байсан. 2 насны синдром дээр бол би бол бүр ингээд зарим үедээ твчин. За энэ яг өөр синдром ч нэг бол нэг шин зүйл сурах гад тэгээд тэрийг ойлгуулж чадахгүй учраас л ингээл хүүхдийн синдромтой бол уурлаад байгаа шүү дээ. Тэгээд мэдээд байгаа хэрнээл бас зөрөх тохиол зөрж ингээ хойлоо уурлах тохиолдол аюу их байсан. Тэгээд би яг 2 5 сараас нь эхлээд өөрөө би нэг сэтгэл IQ чиглэлээр инфэдэ нэг сургалт орж исэн учраас хүүхдэд зааж эхэлсэн байхгүй юу? Уур гэж юу юм, гуниг яг үндсэн уур нь юу юм, гуниг нь юу яйцсан юм, жишний үеийн зааж өгөөд. Тэгээ одоо манай хүүхд уурлахаараа уйлахаас илүүтэй хан руу хардаг ч юм уу эсвэл ингээл царайгаараа илүү нөгөө нэг илэрхийлдэг болсон. Тэгээ тэрийгээ би юу ч харж байгаа гэхээр заагаад хүүхд өгчвөл суралцж байгаа юм чинь ингээд надад хариу үйлдэлнээс өөрчлөгддөг юм. Тэгэхгүй яг би яг хямралын үе дээр нь буцаж жоохон зурж уурлал. Хүн л осон бас уурлна. Тэгэл зурж уурлал нөгөөдх маань синдромтой учраас бас намайг дотроос намайг ойлгохгүй юм л гэж уурлалт юм шиг. Тэгэл хоёлаа ингээл зөрчил аягүй хөөсөж исэн. Уурлал, уйлах юм айгүй. Тэгээ одоо болохоор ингээл за тэр үедээ ч гэсэн уйлах үед нь хүүхэд яг уйлаад хүүхдийн уйлж байгаа нь яг үндэ нэг хүн стресстүүлэл тэрийг аргадах гал хүсэж байгаа юм өгөөд идэм санагцсан. Одоо бол илүү нэг өөрөө тайван байгаад хүүхдээ уйлж эрэгтэй хүүхдээ онцлог нь уйлж дуусны дараа нь тайвшруулал айг үр дүнтэй байдаг. Яг уйлж яхад нь бол юу ч хийсэн ямар ч үр дүнгүй учраас одоо би яг тэгээд хүүхдээ уйлж дуусны дараа ингэсэн болохоор би одоо ингээд урсаа эсвэл чи ингээд ингэж байгаамаа гэдэг зүйл нь илүү уйлж авах процесс биш. Хүүхдүүд л ялгаа нь болохоор нэг сэтгэл хөдлөлт амгаа гэдэг учраас уйлж яхад нь л харагдах хэрэгтэй юм лээ. Уйлж процесс дунд нь заргадан дараа нь заргадан хүүхдүүдийн ялгаа нь уйлж дуусны дараа ерөөхдөө харагдах процесс явал айгүй зүгээр юм ингэж
судлаад уншаад тэгээд тэргээ санаал ирнэ. Энийг бас хэрэгжүүлж эхэлсэн гэх юм уу. Хамгийн их зүйл надад л 2 насны синдром санагддаг. Тийм шүү дээ. Тэгэл нөгөө араасаа 4 нас 6 нас гэх юм. Одоо 3 нас гэх юм. 3 насны бас синдромч бас байгаад байгаа тийм. Тэгмүүд нүн дуустгүй. Одоо нэг учраа болоод тэгвэл одоо ингээл учраа олчвол зүгээр үгээд гүгээд төлөө нэг хэцүү шин. Ингэчэл учртаа та гэж. Учртаа гэдэг үе нь дуустгүй тийм. Дуусахгүй. Ингээд хөлд орчвол учртаа гэхээр наа тий учртаа мэгсэн синдром ханаас нүрэлжлээл. За синдром дуусчвал учртаа мэгсэн 3 насны ханаас нүрэлжлээл явчихдээ байлээ тий. Тэгэхээр одоо сэтгэл зүйн үүднээсээ синдром яагаад явагдаад идэм бол тэрийг юу гэж тайлбарлах вэ? Сэтгэл зүйн үүднээс хүүхэд нь өөрөө илэрхийлэх чадвар нь бага наснд нь сул. Тэгээ сэтгэл хөдлөл мэдрэмжийг бол яг үндэ эргэн тойрны хамгийн дотн бага үнээс л хүүхэд үлгэрэлдэг. Одоо жишээ нь бие уурлахаараа ойрлцдаг юм шидчихдэг ч юм эсвэл өөдөөс нь буцаа ууралчвал хүүхэд юу гэж харддаг гэхээр уурлаад ийм хариулт үзүүлэх ёстой мэн гэж хард юм санагдсан. Яг хүүхэд бас нэг муухай юм хүүхдээрээс туршаад идэв шүү. Одоо өөрөө унш судалчаад хүүхдээр эргэжүүлээд идэв юм шүү. Тэнгөт нь яасан бэ гэхээр би өөрөө ураа барьж сурж ийж хүүхдээ ураа барьж сурахыг заах юм. Тэгэхгүй би өөрөө ураа барьдгүй ээжэж юм буруу юм хөтнө хоош гэж орилчдаг хэрнээ хүүхдээ ураа барь гээд энэ ямар ч үр дүнгүй мэн гээд ирнэ туршиж яг 5 сартаагаас нэхлээ туршиж эхэлсэн гэх юм уу. Хүүхдэд илүү заагаад хажуугаар нь өөрийнхөө ч гэсэн бас энэ мэдрэмжүүдээ ерөөхдөө бол ингээд тайвшруулж зохицуулж сурангууд хүүхдээс яг дагаад гисэн юм санагдаг. Тэрнээс манай хүүхдийг хоёртоо бол бүр ингээд айгүй ууралдаг, уйлдаг. Тэгэл хүүхдээ ойлгох юм амар ядардаг штеп. Яг тэр айгүй их давхцдаг. Тэнгүүд өөргөө шууд би ядарчин гэж өмөөрөл. Ингээд өөр өнцгөөс нь харж үзээд би заах ёстой юм байна. Энийг би зохицуулах. Энэ бол хүүхдийн сэтгэл хөдлөлийг нь толино. Эцэг эхчүүд гэр бүлийнх нь өөрөө байдаг учраас би ч нэрээ толь шүү дээ гэж харж эхэлсэн гэх юм уу. Тэгэхээр хүүхдийн хямарч байгаа нь тэргээ яах ёстой, тэр мэдрэмжийг ороод ирсэн мэдрэмжийг яах ёстой вэ гэдгийг нь л заавал тэр синдром гэдэг тэр хямарлаа эргүү бас арай амжилтаар даван туулт юм болов. Тэгээ айгүй чухал синдромууд ч тэр нь бол ингээл юу ч мэдэхгүй юм чи яах вэ гэдэг биш. Яг ингээд өсвөр наснд гарч ирдэг байхгүй. Уураа зохицуул сурахгүй хүрсэн хүүхдийн асуудал нь яадаг вөхөр нөгөө 2 нас 3 нас гэл ингээл өсвөр нас хэдий ингээл 10 нас 18 нас 15 нас орж иж байгаа ч гэсэн эргээл нөгөө 2 наснд нь яаж исэн 3 наснд нь яаж исэн тэр хэрэгцээ нь хангагдсан уу гэж орж ирдэг учраас энэ хямрал бол айгүй чухал. Тэгээ бас айгүй хэцүү хямрал юм шиг бас яг ингээ өөрөө ээж хүний хувьд бас ингээл мэдрээл тийм байна да гэж хараад явж байгаа. За тэгвэл одоо ингээ сүүлийн жилүүдэд аутизм, ADHD за ингээд хүүхдээр байгаа сэтгэл зүйн эмгэгүүд ингээ нэлийн оншроод тэгээд ингээд ихэнх тохиолдолд эцэгчүүд заримдаа айгүй сүүлд мэддэг. Сүүлд ингээ сэтгэл засалж хандаад онш авах ч юм уу тэгээд ингээ онш авсны дараа нэг юм хэцүү байгаа штэ тэгээд ингээд шалтгааны одоо бурууг нь хаа нэгээ сайдаг ч юм уу юунаас болоод хүүхд маань юм эмгэгтэй болчих уу гэл тэр ингээд айгүй хүмүүс жоохон хүн дээр тусаад идэм шиг одоо Монголд айгүй сүүлийн үедээ ингээд онцлуулах байдал ихсэж байгаа. Тэгээд тэрнийхээ хэрээр эцэг эхчүүдийн санаа зовнил тэрийг хүлээж авах байдал ингээд бас айгүй тийм хүндрүүлсэн ч юм уу төвшин байгаа юм шиг харагдаад идэв. Тэгэхээр чиний хувьд сэтгэл зүйчийн хувьд эдгээр одоо түгээмэл байгаа эмгэгүүдийг ямар шалтгаантай гэж юу нь бол тайлбарлаж болох вэ? За тэгээ хэрвээ энэ эмгэгээр онцлогдож байгаа бол тэр нь юу гэсэн үг юм те? Цаашдаа энэ нь яана гэсэн үг юм гэдэг дээр. Энэ дээр бол яг би яг ингээл аутизм, ADHD-ийг төтөлгөөнтгөр яг чиглүүлээл нарийн судалсан юм байхгүй. Гэтэ мэдээж сэтгэл зүйчээр ажиллаж байгаа юм ч тэр хүүхдийг таних ёстой. Эргээд эцэг эхт нь зөвөр ойлгуулах нь эрт таних тусмаа л тэр хүүхдтэй харилцаанд нь айгуу эрг нөлөө үзүүлж байгаа. Тэнгүүд судлаад үзэнгүүд ингээл вакцинаас олсон удамшил гэл ингэдэг. Судлагдаад ерөнхийдөө бол яг ийм нас болсон гэдэг бол яг 100% судалгаа бол байхгүй. Гэхдээ вакцинаас болоогүй гэдэг судалгаа байд юм л. Эд онд ингээд судлаад вакцинаас бол болоогүй байна гэдэг судалгаа бол байгаад тэгэхээр вакцин бол аюулгүй байна гэл өөрөөс ээж хүний хувьд судлаад үзсэн ингээл нийтлэг бас тэгдэж шүү дээ. Вакцинаас болоод аутизмтай болоод ингээд тэгэхээр яагаад олшроод байгаа юм гэхээр хүмүүс илүү таньдаг мэдлэг нь илүү нөгөө өргөн хүрээтэй олчингууд тэрийг онцлуулад мэдээд байгаа. Тэрнээс биш яг ингээл 20 30 ажилласан баг гэдэг. Байжлээсэн. 20 30 дээр нь онцлогтойгоо гэрнэ. Арай нэг юм өөрөөр
аливаа зүйлийг хардаг ч юм уу. Тэгээд ингээд тэрийг судлаад үзэнгүүт өөрөх нь шинж тэмдэгтэй адилхан онцлуулгууд автизмтай байдаг ч хүн хэлбэртэй байдаг ч юм уу. Тэгэхээр илүү нэг хүмүүсийн мэдлэг нь илүү болчингууд онцлогдоод тэгээд тэр нь их болцсон юм шиг санагдаж байгаа юм болов уу гэж яг хүндлэнгийн яг ээж хүний нүцээ харагдаж байгаа. Тэгээ өөрөө судлангууд вакцинаас биш юм байна гэдгийг харангууд вакцин аюулгүй байна гэж хүүхдтэй хэлэгдэг ч юм уу тий. Тэгж үтсэн. Тэгээд эргээд хэрвээ ингээр аутизм мэдээштэй онцлогдсон байвал чинь мэдээж ингээл шууд за гэ хүлээж авах аюу хэцүү мэдрэмж. Тэр тусмаа яг ингээд би одоо ингээл бодон өөр дөрөө ингээл бодонгууд аюу хүнд байх бах. Яг ингээд миний буруугаас болцсон. Би яг ингээд буруу хоол идсэн болохоор гэдэг ч юм уу. Эсвэл би буруу тээсэн. Эсвэл одоо миний хувьд дутуу төрсэн болохоор гэдэг ч юм уу. Ингээд шууд ингээд эцэгчүүд маань гэмшилийн мэдрэмж аваа. тэргээ өөртөө буруугаа ч юм уу. Эсвэл өөр хэнийг буруугаа удамшил гэсэн. Тэгэхээр удамд маань байна гэдэг ч юм уу тий. Ингэж бурууг авдаг байх магадлалаас өндөр юм шиг санагдсан. Тэгэхээр одоо бурууг хайхаас илүүтэйгээр хүүхдтэйгээ яаж ажиллах вэ? Яавал юу сайжрах вэ гэд харах юм бол мэдээж ихтэй тэргээ даван дуулаад гэж харахнаас нэг даваа л та. Тэгэхээр энэ одоо гимшил мэдэрч байгаа, энэ хэцүү мэдрэмж мэдэрч байгаа нь хэвийн гэж хүлээн зөвшөөрвөл нэг давхад арай одоо хөнгөн санагдсан гэх юм уу? Тэрнээс биш энэ ямар байж боломгүй яагаад зөвхөн надад энэ зүйл тохиолдож байгаа юм бэ гэдээ авах юм бол бүр мэдрэмж нь хүндэрдэг ч юм уу. Одоо би тэгэхэд л манай хүүхэд чинь ингээл амар хөгжил нь хожуу яваад ангууд автизм байх магадaltaй. Тэгээ автизм бол нөх хөгжлийн хоцрогдол хоёр ч айгүй төстэй юм билээ. Тэнгүүд хүүхдээ би чинь баг ингээл автизмтай байх магадaltaй байна гэдэг ч юм. Эсвэл хөгжлийн хоцрогдол гэдэг ч юм уу. Ингээл хямраа явж байхдаа юу мэдэрсэн бэ гэхээр шууд гимшлээ өөр дөрөө авсан гэх юм уу. Ингээд аюулгүй төрүүлж чадсангүй эсвэл ингээд яа өсөхдөө ингээд хоол унд гэл ингээл шууд хүн чинь ингээл өөрөөсөө буруу хайчихдээ юм лээ. Тэгэхээр яг энэ мэдрэмж нь одоо хүлэн зөвшөөрөхт нь хэцүү байдаг юм шиг зүгээр миний хувьд санагдсан. Эцэгчүүд ч гэсэн одоо сэтгэл зүйчээр ажиллахад автизм хөнгөн хэлбэртэй, дэжтэй сэтгэл зүйч өөрөө хараад бас ингээд шууд онцлохгүй ч гэсэн байх магадaltaй байна гэд холбон зуучлах буюу сэтгцэн эмч рүү холбон зуучлах үүрэгтэй байдаг. Тэгэнгүүт ингээд эцэгч хэлэнгүүт хүлэн зөвшөөрөхгүй чи миний хүүхдийг онцлолоо гэдэг ч юм уу нэг тийм. Тэрийг яаж хүлээж авдаг гэхээр энэ хэвийн эцэгчүүд ууралж байгаа нь угаасаа энийг хүлэн зөвшөөрөхөд хийж амар биш учраас ийм кейсүүд бас байдаг. Хүлэн зөвшөөрөхгүй уурлах кейсүүд бол байдаг. Гэхдээ энийг үзүүлээд биш юм байна, мөн байна гэж байгаа тэр хүүхдийн хөгжилт ерөнхийдөө бол хүүхдийнхээ төлөө хийж байгаа үйлдэл юм аа л гэж харах нь айгүй зөв. Тэрнээс хин нэг нь ийм онцтой мэн гэж ингээд хүүхдийн нэг ингээд буруутгах гэдэг юм шиг санагддаг юм шиг зүгээр санагддаг. Ингээл ажиллаал ингээл тэрийг ингээл өвтэйхэн ойлгуулад ингээл зүгээр юм байна. Одоо сэтгэл зүйчийн үүрэг нь өөрөө бас холбон зуучлах сэтгэл зүйчийн бүх хүрээнд л ажиллаад идэг зүйл биш. Бас нарийн мэрэг шиг чаддаг, бас чадахгүй зүйл байна. Тийм. Тэгэхээр тэн дээр нь бол хүлэн зөвшөөрөх нь л эцэгчүүдийн хувьд хамгийн том даваа юм болов уу гэж тийм хараглаа. За тэгээд бас энэ ташрамт гэдэг шүү дээ. Нөгөө нэг сэтгэл зүйч нар маань бол яг энэ албан ёсны он шин бол тавьдаггүй тий. Тэгэхээр нөгөө сэтгэл зүйч нар маань зоологийн хэлснээр шинж тэмдгүүдийг анзаараад тэгээд сэтгцэн эмч рүү явуулаад сэтгцэн эмч нар маань ерөнхийдөө яг албан ёсны онцлогоог нь хийгээд шаардлагатай бол юм хэрэглэх бол хэрэглээд тий. Ингээд үг нь хийдэг байгаа. Тэгэхээр сонсож байгаа хүмүүс маань хэрвээ мэддэггүй бол ийм байдаг байгаа. Тэгэхээр сэтгэл зүйч дээр очихоор заримдаа ийм байж болцшгүй байна гэдэг хариу авах магадaltaй тий. Тэгээд цаашаа сэтгцэн эмч дээр уулзаарай гэдэг маань одоо хүүхдтэй сэтгцэн өвчтэй юм байна гэж айхтар одоо дүгнээд байгаа хэрэг биш юм аа тий. Энэ ингээд хүүхдтэй тусламж хэрэгтэй юм байна. Тэгээ илүү нарийн шинжилүүлээд тий тодорхойлуулаад тэгээд тусламж заавраа аваад явах хэрэгтэй байна л гэсэн утгатай гэсэн үг. За тэгвэл зүгээр эцэгчүүдийн хувьд өдөр тутамдаа одоо хамгийн тод анзаардаг шинж тэмдгүүд аутизм ADHD дээр л ADHD 2 дээр л яриа л да тий. За энэ шинж тэмдгүүд харагдчихвэл аутизм байх магадaltaй, ADHD бол ийм магадaltaй гэдэг шинж тэмдгүүдийг хэлж өгөөч. Аутизм бол ерөнхийдөө ой 8 сараас бүр сайн анзаарах юм бол 8 сараас хойш юм мэдэгддэг гэж үздэг юм лээ. Тэнгүүд яад гэхээр нөх хүний хамгийн эхлээд нөх харилцаа аутизм чи өөрөө нөх харилцааны хүрээний эмгийг бусдад харилцаанд нэр нь бол хумигдмал байна гэж үздэг. Тэгэхээр ямар нэг зүйл давууч тал байдаг, сулч тал байдаг. Тэгэхээр аутизмтай хүүхдүүд маань болохоор сонсохоос илүүтэйгээр харж юмыг айгүй тийм хурдан сурдаг. Тэнгүүд ингээ хүний нүд рүү харахгүй байх.
нэг дороо одоо эргэлдэг ч юм уу тий. Тэр тусмаа нэг юм сөрөг мэдрэмж авсан үедээ тэгээ эргээд юм иргэдэг зүйл нь дуртай, өрдөг зүйл нь дуртай ч юм уу нэг тийм бах магадлал нэр нь аюу түгээмэл ажиглагддаг. Эдээжтэй хүүхдүүд маань болохоор яг мэдээж насны онцлогоор 6-наас 5 наснууд чинь нэг дор суугаад ингээд юм хийж чадахгүй ус анхаарал төвлөрөлт нь 12 минут л гэж байдаг. Гэхдээ илүү нөө юмаа ингэж одоо явж сонсдог гэх юм уу? Одоо зүгээр сууж байгаа багшийн яриг сонсгож илүүтэйгээр ингээл явж байгаа хэрний тог тооцсон. Тийм тэрийг ойлгоцсон байдаг. Тэгэхээр энэ шинж тэмдэг байвал зүгээр сэжиглэх шинж тэмдгүүд гэх юм уу? Тэмс яг энэ шинж тэмдэг илэрнгүүд аутизм гэдэг шүү дээ бол биш. Гэтэ энэ тэмдэг илэрнгүүд байж магадгүй юм байна даа гэж илүү ажиллах ч юм уу эсвэл мэржлийн үнд үзүүлвэл энэ эрт илрүүлээд эрт хараад явах гэдэг юм гэхээр хүүхдийн хөгжилт маань л яг ингээд тухайн процесс яг цаг хугацаанд нь явуулах л ийм тусламж бусад энгийн хүүхдээс илүүтэйгээр илүү тусламж шаардлагатай байна л гэж харахаас биш энэ нь ингээд ийм юм байна гэж онцлоод хүмүүс л хараад бол өнгөрөх зүйл биш. Тэгэхээр эрт бид тусмаа л илүү нөх хөгжлөө яг үе шатныхаа дагуу явахын тусалцаад үзүүлдэг гэх юм уу. Тэгэхээр энэ түгээмэл байдаг шинж тэмдгүүд. Тийм байна тий. Тэгээд нөө хамгийн гол нь яагаад тэрийг онцлох гээд байгаа гэхээр бас нэг талаасаа нөө сургуульд ингээ орж эхлэхээр тий яг энэ аутизм ADHD-ийн шинж тэмдгүүд суралцах явцад жоон садаа авчруулаад. Гэхдээ аутизмтай хүүхдүүд маань харилцаа үүсгэж чадахгүй тий ADHD-тэй хүүхдүүд болохоор төвлөрч чадахгүй юмаа сурч чадахгүй байдлууд гарч эхэлдэг учраас энэ тэрэн дээр нь тусламж үзүүлэхийн тулд тэр онцлогийг нь ойлгож ажиллахын тулд бас онцлох шаардлагатай. Тийм яг үнэ. Тэгэл сэтгэл зүйч зөвхөн ажиллах биш гэр бүлтэй илүү одоо эцэгчүүд мэдчихэнгүүд ийм байна яаж ажиллах ёстой гэд мэдлэг тусалцаа аваад гэр бүлтэй тэрийг хэрэгжүүлэх юм бол илүү үр дүн гардаг ч юм уу. Одоо эдээштэй хүүхдэд бол ингээд илүү тайван өрөөнүүд ч юм уу тоглоом илүү тайван өнгийн тоглоом авч өгдөг өрөөг нь тэгж боддог ч юм уу тийм онцлогуудын давангууд хүүхд маань илүү тайвшраад тэрийг докторжуулж өгнө л гэсэн эрт мэдээд ингэх тусмаа тэрнээс биш тэр чинь онцлоод ийм байна гэд нэр шогшоогоо зүүж байгаа бол зүйл биш яг түүний гэсэнчлэн яг таны мэдхүйн чадварт нөлөөлөөд хоцрогдоод байгаа юм шиг ингээл болоод эхэлж байна гэсэн. За тэгэхээр тийм энтэй холбоотой бас нэг point хэлэхэд сүүлд нэг сургалтын цоход нөө ADHD аутизмыг бас одоо энершлийн эмгэгтэй ингээд одоо андуурах тохиолдол их байдаг гинэ. ADHD-гээр онцлогдоод эм уугаад сайжрахгүй байх тохиолдол байдаг гэж байгаа байхгүй хүүхдүүдээр. Тэгэхээр тэгж байгаа тохиолдолд тэр нь ADHD биш гэсэн үг гэж ер нь бол хэлжсэн. Тэгэхээр нэг юм Японы хүүхдийн сэтгэл зүйч хэмжээний сургалтанд би хамрагдахад тэгж хэлжсэн. Тэгээд тэр надад бас их сонирхолтой санагдсан. Тэгэхээр энершлийн асуудал гэдэг нь нөгөө нэг за ер нь энершлийг те золоогоос бас асуучих. Тэгэхээр энершил ер нь яаж одоо бий болдгийн энершлийн эмгэг гэдгийг одоо юугаар тайлбарлах вэ? Энершил гэхээр л ялчгүй ээж байдаг те яагаад бол төрөөл тэр чинь яагаад ээжийн цээжин дээр нь тавиад байгаа ээж тэрүүлээд ээж наангот хүүхд яагаад чимээг болоод байгаа гэдэг ч юм уу тэр чинь хүүхд нөгөө нэг хэвлэлтэй байх хугацаанд ээжийнхээ дуу хоолой хамгийн сонсоод мэдээж ингээд өөр ертөнц өөр температурт гарч ирж байгаа учраас айдас шууд гарт яг төрж байгаа хүүхд бол шууд төгшөр өсдөг гэж байгаа. Тэнгүүд тэр нөгөө нэгсэн нөгөө хоолоогоор нэгсэн тэр ээжийн хоолой тэр ээжийн арьсаа шүүрлцэд хөрөнгүүд би аюулгүй орчинд байгаа юм байна гэсэн мэдрэмжийг л авах нь аюул чухал гэж байна. Төрөх процесс. Эргээд өсөж явах процесс нь хүүхд уйлангууд нэг чанга дуу чимээ гардаг ч юм уу. Тэхээс илүүтэйгээр илүү тэврээд тайван дуу хоолойгоор нөгөө нэг ээж нь дассан эсвэл аав нь хүүхдээ ярилцвал аавын дассан дуу хоолойгоор ингээд тайван мэдрэмжийг төрүүлж байгаа нь би ямар ч гэсэн нэг аюулгүй газар байгаад байна гэдэг мэдрэмж нь л өөрөө ерөнхийдөө бол нэг шилт. Тэгэхгүй нөгөө маргаан ч юм уу эсвэл нөгөө уйлахт нь авахгүй одоо манайхан яг ингэдэж шүү дээ ингээд уйлахт нь авах муу зан сурчин гэдэг. Энэ ч юм бол нэг шилтийн процесс бас нэг юм саад учруулж байгаа. Тийм яад бол хүүхд уйлжин гэдэг нь өсөөд айгаад тухгүй байгаа учраас уйлж байгаа. Тэнгүү тэрийг илгэндээ авт иврээд энд аюулгүй шүү гэдэг мэдрэмжийг өгж байгаа нь ингээд тайвширч байгаа. Тэгэд хүүхд уйлаа тэрийг орхичих юм бол нөгөө орхицсан мэдрэмж буюу нэг шилтийн эсрэг нь мэдрэмжийн төрөө явчихж байгаа гэсэн үг. Тэгэхээр хүүхдээ уйлж байгаа нь одоо авд сурах биш. Тэр чинь ингээд хүүхд аюулгүй шүү. Одоо бид нар ч гэсэн шинэ орчинд тасах гэж нэг хэсэг эвгүй тэ нэг хүнтэй дотносохоор тэрийг харахаар илүү дотн санагдал тэр орчин илүү дотн санагдчихдаг шүү дээ. Огт танихгүй хүнтэй танихгүй орчин ч хүн яах вэ мэдэхгүй айдаг. Хүүхд яг тэр мэдрэмжтэй байдаг гэсэн. Тийм. Тэгэхээр энэ шилт гэдэг маань тухайн
ээжтэй ойр дотныхаа хүнтэйгээ энэ аюулгүй орчин юм байна. Би аюулгүй газар юм байгаа юм байна. Энэ хүн аюулгүй хүн байна гэдэг мэдрэмжийг л мэдэрч байгаа. Ерөөхдөө бол энэ ишлтийн процесс зөв явж байна л гэж ерөөхдөө хараад үзэж байгаа. За тэгээд нөгөө энершлийн эмгэг байсан ч гэсэндээ хүүхд бас айгүй хурдан нөгөө засагддаг тий. Тэр ингээ асуудлуудыг айгүй хурдан ингээд засал авдаг учраас одоо хүүхдийн сэтгэл зүйч байж хүүхэд байхад нь албан асуудлыг заасна гэдэг нь өөрөө урьдчилан сэргийлж байгаа баг нэг хэлбэр шигт тий. Тэгээд яагаад тэгэхээр одоо насанд хүрсний дараа хүүхэд насны асуудлууд амар их нөлөөлөд тий. Ингээд хойно орхигдсон, дарагдсан, мартагдсан. Тэгээд 40 настай болчоод нэг 4 настайгийнхаа асуудал дээр үеигдсэн тий. Эсвэл тэр ингээд амьдралд нь нөлөөлсөн тохиолдол маш их байдаг. Тэгэхээр зоологийн хувьд ингээд одоо өөр дээр нь ирж байгаа хүүхдүүдийг анзаарч хахад тий. Хүүхдүүдийн сэтгэл зүйн асуудалд хамгийн ихээр нөлөө үзүүлж байгаа зүйлүүд юу байна? За тэгээ сэтгэл зүйг нь илүү тайван байлгахын тулд эцэг эхчүүд гэр бүлийн зүгээс тий ямар дэмжлэг ямар одоо арга хэмжээг авах заах нь чухал вэ? Энэ бол яа сэтгэл зүйчийн яг энэ үндэслэлтэй судалгаатай гэхээс илүүтэйгээр яг миний ажилласан туршлаган дээр үндэслээд харах юм бол яг яалчгүй нөө тойл нь өөрөө эцэг их юм байдаг. Тэгэхээр яг энэ сэтгэл хөдлөл гэдэг зүйл дээр эцэгчүүд маань хүүхдийнхаа тэр тойл байдаг учраас энэ дээрээ эцэгчүүд өөрөө засал аваад энэ дээрээ өөрийгөө анзаараад эхлүүл хүүхд аяндаа дагаад өөрчлөгддөг. Тэгээ түүний хэсэнчлэн хүүхд илүү яагаад засал авдаг гэхээр тархин хөгжил нь илүү хурцтай явж байдаг. Тэгэл ямар сайндаа ямар нэг шин зам үйл сурахад насанд хүрэх 6 сар хийж тэр зүйлийг сурдаг бол хүүхэд 3 сар. Тэгэхээр баг 50% баг хийж хүүхд тэрийг сурчдаг. Хүүхд өөрөө айгүй их нөөцтэй байдаг. Одоо манайхан ингээл гимтэл гээд яг ингээд нэршил гараад ирсэн нэг бодлын давуу талч гэсэн хүүхдээ ямар нэг ойрлон гутал гимтэл авчлаа гэдээ бас эцэгчүүд бас ингээд аяагаад идэг. Хүүхдүүд ч гэсэн өөрөө өөртөөс ингээд оншилдог ч юм уу. Тэгэхээр гимтэл гэдэг маань өөрөө нэг том дуурайт ч юм уу эсвэл нэг цохоод авахар үүсдэг зүйл. Хүүхэд яг яаж хүлээж авч байгаа юм? Тэр хүүхэд гимтэл гэж хүлээж авч гин үү? Эсвэл энгийн зүйл гэж авч гин үү гэдэг. Хүүхэд яг тэрийг яаж хүлээж авах шалтгаалаа тэрийг гимтэл шүү гэдгийг тодорхойлдог. Тэр эцэгчүүд маань өөрсдөө ингээ хоёр туйл юм шиг анзаарагддаг л да. Нэг нь болохоор хит нөгөө нэг хүүхдийнхаа үгээр нэг арчилсан хэв шинжээдэг шүү дээ. Яг ингээд яг л хүүхд төвтөө тэр хүүхдээ ингэчихвээ, тэгчихвээ, тутаачихвээ гэдэг. Эргээ тэрний цаагуур юу ямар одоо сөрөг нөлөө үзүүлээд байна вэ гэхээр хүүхд маань нөгөө гой мэдрэмжийг авч чадах болдог. Нөгөө бүх одоо нөгөө бага насндаа хайр мэдрээгүй өссөн эцэгчүүд маань хүүхдээ хараар дутаачих үү эсвэл бага насндаа нөгөө эд зүйл материалын зүйлээр дутцсан эцэгчүүд маань илүү нэг зүйл рүү төвлөрөөд яваад байгаа юм шиг зүгээр санагддаг. Юу плансаа тэнцвэрээ барихгүйгээр нэг бол ингээл яана ингээ гимтээчхүүдээ би ингэж гимтэлтэй юм чинь ингээд нэг бол явцдаг. Тэгэхэд хүүхд тэр өөрөө нөөцтэй төрдөг учраас тэрийг хүүхд гимтэл гэж авахгүй байх магадaltaй. Ямар эцгийнх нь баг тэгээ бодоод авцсан ч юм уу тий. Би өвчлөө гэдээ өөрийгөө буутдаг ч юм уу. Эргээд зөвхөн материалын зүйлийн нөгөө нэг дутуу өссөн эцэгчүүд маань материалын зүйлийн л өвчлөөл за бусд нэг сэтгэл зүйн их амар орхитуулцдаг ч юм уу тий. Материал зүйл нь өгж байгаа юм чинь болоо надад энэ дутуу байсан гэдэг ч юм уу. Тэгэхээр тэнцвэр гэдэг зүйл айгүй чухал юм шиг санагддаг. Тэгэхээр та ууралж олно тий. Богомдож олно. Гэхдээ тэргээ хүүхдэд ойлгуулж гин үү? Эргээд ярилцж гин үү? Яг яаж аваа гэдэг тэр тэнцвэрээ барих нь бид нар ч өөрсдөө төгс биш. Анхудаа ингээл 2 3 4 хэдэн хүүхдтэйсэн ч гэсэн хүүхд болно өөр ингэсэн онцлогтой байдаг. Хүүхд болгон дээр бараг өөр нэг одоо эцгийн хэв шинжийн өөрөөр арга барих хэрэгэлдэг гэх юм. Тийм учраас энэ дээр бас өөртөө эцэгчүүд нь хамгийн эхлээд өөрийгөө хайрлах юм бол энэ маань бас өөрчлөгдөх юм болов уу гэж хардаг. Яагаад гэвэл тэр тойл маань эцэгчүүдийн хувьд хүүхдийн тойл маань эцэгчүүд байдаг учраас энийг хамгийн энийг тэр үнд би бол эцэгчүүдтэй мэдээж хүүхдийн сэтгэл зүйч хүүхдтэйгээ ажиллана. Гэтэ эцэгчүүдтэйгээ давхар ажиллаа явдаг гэх юм уу. Тийм тэр чинь том барьж байгаа хүчин зүйл нь хэдийнд ажиллаж байгаа ч гэсэн хүүхдийн сэтгэл зүйтэй ажиллаж байгаа ч гэсэн том барьж байгаа зүйл маань эцэг байдаг учраас ер нь бол эцэгчүүдэд давхар ажиллах шаардлага заавал ерөөхдөө тулгардаг. Тэгэхээр эцэгчүүд нь өөртөө тэнцвэрээ хадгалаа явах юм бол энэ маань илүү үр дүнтэй юм шиг санагддаг. Тэгээд эргээд бас нэг асуудал гарангууд би яг хүүхдээсээ юу хүсэж байгаа вэ? Эргээд хүүхдээ маань нөөц нь юу лээ гэдгээ бодох. Эн чинь бас өөрөө тэнцвэр. Тэгэхгүй хүүхдээсээ хит их зүйл хүсэх эсвэл нөөц нь аяг өндөр ах чинь хит бага зүйл хүсэх ч юм уу тийм ийм тохиолдлоос бас зөрчил гардаг харагддаг. Тэгэхээр эцэгчүүд өөртөөсөө бас асуугаад үзвэл
бас зүгээр. Хүүхд бол өөр ингэсэн онцлогтой тэрийг харьцуулах боломж өөрийнхөө хүүхдийг хооронд нь харьцуулах боломжгүйтэй адилхан өөр хүүхдтэй ч гэсэн харьцуулах бас боломжгүй. Тэгэхээр 12 нас хүртэл хүүхд маань логс итгэхгүй 12 наснаас дээш илүү хурцтай үүждэг. Тэгэхээр 12 нас хүртэл хүүхэд ингээ бүх зүйлийг үнэн гэж хүлээн зөвшөөрдөг. Одоо ингээ чи уцаа уралдахаа бойл гингүүт ээж ингээ миний бие махбодыг миний нүдийг бодоод бойл гэж хэлж байгаа мэн гэж хүлээж авахаас илүүтэйгээр надад дургу болчих, надад тайргүй болдог гэж хэлдэг. Тэгэхээр хаанаас нь заавал нөгөө яагаад энэ зүйлийг хийгээд байгаа юм гэдгээ тайлбарлал юм бас айгүй бас зүгээр гэдэг. Тийм үр дүнтэй байгаад байдаг. Тэгээд 12 наснаас дээш яадаг вэ гэхээр өсвөр нас шиг эхэлж байгаа бас яадаг логистик хөгжөлтэй холбоотой юмыг илүү цензуртай хүлээж авдаг гэх юм уу. Энэ надад яг хэрэгтэй юу хэрэггүй юу энэ юу вэ гэж хүлээж авдаг. Тэгэхээр энэ дээр бас нэг айгүй чухал юм хэлэхэд хэрэгсэл заслагын сургалтанд сууж байхад би тэр бүр амар над руу орсон. Ингээд буруу зүйл хийсэн эцэг эхчүүд маань одоо буруу зүйл хийчээд хүүхдээсээ ингээд ээж нь ингээд ийм буруу зүйл хийчлээ чамайг ийм ингээг байх чинь загинчлаа эсвэл би ууртай байсан болохоор чам руу уурлчлаа уучлаарай гэд гуйж байгаа нь нэг жилийн сэтгэл засалтаа тэнцдэг гэсэн байхгүй. Тэнгүүд бидний ингээд санаад болон санамжгүй хийцэн дээр буруу үйлдэл бид нар өөрсдөө л уучлахгүй ч бүхэл бүтэн нэг жилийн заслын бүр ингээд арга хэмжээг авчдаг юм тий. Ингээд бид нар яа тэгэхээр за ойлгох чинь би гэж заримдаа боддог. Тэгэхээр тэр хүүхдийн тархи чинь одоохондоо хөгжөөгөө 25 нас хүртэл хөгж дууссан. Тэгэхээр чинь таны тархи чинь өөрөө хөгжөө дууссан тархи учраас та өөрөөр хүлээж авч байгаа. Хүүхдийн хөгжиж байгаа тархи тэрийг бас нэг өөрөөр хүлээж авч байгаа учраас энэ дээр бас хэсэгчүүд бас ингээд тэнцвэртэй хандуулаас зүгээр юм болов уу гэж бас харагддаг. Тийм яг миний үгтэй. Тэгээд ер нь сэтгэл зүйн ингээд нөгөө эцэгчүүд төгсөн зөвлөгөөнүүдийг ингээд бүгдийг хэрэгжүүлээд шууд явахаар бас ингээд заримдаа асуулт гараад идэг те. Тэгээд яг саний нуу уучлаарай гэж сонсч ирсэн чинь би бас хүүхдэрээ айгүйх ингээл уучлаарай, тэгчлээ уучлаарай гэж хэрэгжүүллээ те. Тэгсэн чинь манай хүүхднийг одоо тэгж одоо уучлахгүй гаач. Та тэгсэн үсттэй уучлалтаа яагаад гоохгүй байгаа ингээд ингэхгүй юу. Тэгсэн чинь би ингээд за бас энэ бас буруу юм байна хэтрүүл те. Тэгтэл ингээ хүүхд маань би ингээд юу ч хийсэн одоо уучлах ухстай гэдээ ойлгоцсон байхгүй. Одоо ээж нь юу хийжсэн ч те. Гэтэл зарим нэг үедээ би уурлах угаасаа шаардлагатай. Яагаад гэвэл хүүхд маань буруу зүйл хийж байгаа. Тэгэхээр би хүүхд маань буруу зүйл хийсэн үед би уучлах уу албагүй те. Яг үнэ. Тэгээ би хүүхдэд тайлбарлаж хэлсэн байхгүй. Энд чиний буруу байсан. Ээжийнх нь буруу биш те. Тэгэхээр би чамаас яг одоо уучлах. Тэгэхээр тийм байна гэд ингээ хэлжсэн тохиолддог байхгүй. Тэгэхээр ингээд яг л нөө түрүүн зоологийн маань хэлсэнчлэн бас ингээд ямиг сайн зүйлийг чсэн хэтрүүлэх юм бол зургуудаа ороод гарч ирнэ те. Тэгээд тэр нь бас сэтгэл зүйд нь бас нөлөөлөх тохиолдлууд байгаа. Тэгэхээр тэнцвэр гэдэг аягүй чухал болчих. Яг нь тэнцвэрийг ингээл бид нар баян тэнцвэр чинь өөрөө амар динамик өөрчлөгдөнө. Бид нар чинь ингээл ажил төрөлтэй бас нэг айлын охин бас байгаа шүү дээ. Ээж бас байгаа. Тэгээ энэ олон дүрийг бас бүтээгээ явж байгаа тэнцвэр аягүй чухал. Гэтэ өөрчлөгдөх үе бас байгаа. Тэгээ энэ үедээ бас өөрийгөө хайрлаад өөртөө зөөлөн хандаад эргээд энийг хүүхдээс би нэг тэнцвэржүүлж явж байгаа шүү гэд. Тэгэхээр ингээд бас нэг санаанд орсон зүйл нь бас ингээд зөв хэл хязгаар харагдаж байна л да тий. Яг энэ таны кейсэн дээр яагаад гэвэл ингээд надад буруу зүйл хийсэн бол тэр хүн надаас ингээд уушлах хүсэх ёстой. Эсвэл надад буруу зүйл хийж байгаа нь би энийгээ хэлэх ёстой мэн гэдэг хэл хязгаар. Тэгэхгүй нэг ийм хүмүүс ингээд хэлэхгүй дараа л нөө мэдрэмжээ дарсараа блок үүссэн ч юм уу. Тэгээ нэг ийм хохирчдөг ч юм уу тий. Тэгэхээр энэ дээр нөө буруу хэл хязгаар одоо нөөссөнтэй холбоотойгоо. Тэгэхээр ингээд зөв хэлэх хязгаар үүссэн юм шиг бас тийм сонсогч яагаад л надаа ингэ намайг гэмтэж байгааг нь би энд хэлэх ёстой минь энэ зүгээр юм байна гэдэг бас мэдрэмжээ үүсгэж байгаа нас айгүй чухал санагдаж байна тийм. Тийм. Тэгээ одоо бид нарт эцэг ихтэй хүүхдүүд заримдаа ингээд дургуг нур химээж байгаа шүү дээ. Тэнгүүд ингээд эцэгхийн ууралж байгаа хариу үйлдэл нь за хашгичаа загнаагүй бол ууралж байгаа нь бас зүгэл байгаа байхгүй тий. Тэгэхээр тухайн хүүхд нөгөө хэрвээ би хин нэг хохирол учруулвал тэр хүн ууралдаг. Тэгээд тэрнийх нь үр дүнд би нэг хохирол амсдагч гэж яг нь хариуцлага. Яг тэр нэг юм үндсэн нөгөө бусдад хохирол учруулах ёсгүй, одоо бусдыг гэмтэх ёсгүй тий. Одоо бусдын одоо юу гэдгийг хүрхэсгүй газар нь хүрхэсгүй ч гэдэг юм уу тий. Тэр болгоныг ингээд үйлдэл ингээд гэрт олж байгаа үйл явдлуудаар л хүүхдийг сурж заагдаж байгаа юм шиг санагддаг тий. Яг нь. За тэгээ ерөнхийдөө цаг маань бас өгч байна. Тэгэхээр төсгөлд нь би золоогоос манай хүүхд сэтгэл зүйн төв дээр тий хүүхдтэй яаж ажиллаж байгаа талаар баг зэрэг мэдээлэл өгөөч ээ. Хүүхдийг ер нь яаж оншилдог вэ тий. Тэгээ дараа нь
одоо хүүхэд хэдийн хугацаанд явах ёстой гэдгийг яаж тодорхойлох вэ? Тэгээ яаж эцэгтэй нь хамтарч ажилладаг талаар. За энэ дээр болохоор онцлогоо гэхээр эцэгчүүд маань жоохон хүнд хүлээж авдаг. Яг нэг сэтгэл засалч. Тий, онцлогоо гэж юм одоо энэ хүн миний хүүхдийг онцлоод нэг юм онц тогтоох юм ингэж ойлгоод иддэг. Энэ дээр яадаг вэ гэхээр ер нь бол паритив буюу зургийн тест ашигладаг. Тэгээ энэ маань хүүхд өөрөө илэрхийлэх тал дээрээ жаахан нөгөө хөгжиж идэг учраас зургийн тест ерөнхийдөө гарч ирдэг. Нөгөө бусдад харилцаа нь ямар байгаа юм, өөрийгөө харж байгаа өөрийн үзэл нь ямар байгаа юм, гэр бүлтэй харилцаа ингээд. Тэгээд тэрийг авснаар яадаг вэ гэхээр нэг юм чиглэл авдаг гэх юм сэтгэл зүйч эцэг хоёр. Тэгээд эцэгтэй нуулзаад ерөнхийд нь онцлогоо тесттэй холбоотойгоо тайлбарлаа. За энэ дээр байна. Ийшээ явах юм бол хүүхд маань энэ дээр хөгжил илүү байна. Энэ дээр хөгжиж гин. Энэ дээрээ дэмжих шаардлагатай ингэснээрээ уулзалтын маань тоон ерөнхийдөө бол гарч ирдэг гэсэн үг. Тэгэхээр хүүхд болгон дээр бас харилцан адилгүй. Тэгээ эцэгтэй нэрэлцсэний үндсэн дээр нэгсэндээ 100% сэтгэл зүйч одоо ингэж хийе биш. 50-50 байдаг. Эцэгчүүд маань өөрөө бас илүү хамт байгаа нь эцэгчүүд. Тэгээ эргээд эцэгчүүд уулзаад байгаа нь хүүхдийн гидсэн доторх байсан процесс ахуулаад төрөлтөөс ахуулаад бас мэдээлэл сэтгэл зүйч хэрэгтэй байдаг учраас нэг өсөндө хамтдаа нэг чиг гаргаад ийшээ хамтаа чиглэгээл хүүхдэд чиглүүлэл хоёр талаас нь бариад алхаж байгаатай юм шиг л байдаг гэсэн. Тэгэхээр тоон бол ерөнхийдөө яг уулзалтын ихний онцлогоон дээрээс гардаг. Тэгээд хэдэн удаа уулзах шалтгаалаад сэтгэл зүйч маань төлөвлөгөө гаргаад тэгээд төлөвлөгөөний 5 байвал 10 байвал төлөвлөгөөний турш ер нь бол эцэгтэйг ажиллаа явдаг. Тэгээ миний хувьд болохоор бас нөгөө нэг сэтгэл зүйн техниктэй бас ховсоо ашигладаг. Тэгэхээр яг ховс маань бас ингээд айгуу тийм сонь сонсогдож магадгүй. Тэгэхээр энэ техник маань ашигласан яадаг вэхээр нэг ховс чинь 5 удаа ууллаа тэнцдэг гэдэг ч юм. Илүү нөгөө нэг үр дүнтэй байдаг. Тэгэхээр энийг сэтгэл зүйн зөвлөгөөндөө бас хавсарч явдаг гэх юм уу. Дээж нөгөө нэг бас өөрчлөлтөж бодоод. Тэгэхээр ингэж яг миний онцлог гэх юм бол ерөөдөө яг ингэж манай төвийн төвдөр бол ингэж явдаг байгаа. За баярлалаа. Тэгэхээр эцэгчүүд маань хүүхдийнхаа сэтгэл зүйд анхаарахыг хүсвэл сэтгэл зүйчтэй нэг удаагийн уулзалтыг сонирхож байвал манай төвд хандаж болно. За өөр олон бусад маш олон хүүхдийн сэтгэл зүйч ажиллаж байгаа тийм маш олон хүмүүс бас байгаа. Тэгэхээр хит их оройдлгүйгээр тийм ингээд эртгэн нь ерөнхийдөө жижигэн ч гэсэн ингээ арга хэмжээнүүдийг аваад явах юм бол айгуу чухал. Тэг ялангуяа амьдралд гарах том өөрчлөлтүүд дээр хүүхдүүд айгуу мэдрэг байдаг тийм. Тэгэхээр одоо нэг сэтгэл зүйчийн зүгээс бас яг юм салалт хүл хаагцал тийм ингээд гашуу. За тэгээ орчин солигдох хүртэл хүүхдэд айгуу хүн дээр тусдаг тийм нүүх сургууль солих тийм багш нь солигдох гэдэг. Ингээд ямар нэгэн амьдралын бас яг юм сэтгэл зүйд нөлөөлөх үйл явдлууд тохиолдсон бол тийм бас нэг сэтгэл зүйн зөвлөгөө хаашруулгүйгээр 1-2 удаа ч гэсэн уулзаад үзвэл хүүхдэд айгүй өөр болдог учраас тийм тэр үр дүнгуудыг ингээ хараарай гэж хэлмээр байна. За тэгээ өнөөдөр сайхан ярилцсан залуудаа баярлалаа. Тэгээ ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа.